COP17-гийн өндөр дээд түвшний уулзалтууд эхэллээ. Ган гачгийн асуудлыг нэгдсэн үндэсний байгууллагын 170 гаруй талын төлөөлөгч 70 гаруй сайд мэдүүлж байна. Нэг доор 15 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх станц нэглээ. Малчин өрхийн орлого буурч хүүхдүүд шинэ хичээлийн тутамдалд орж байна. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөр COP17 нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын ногоон танхимаас та бүхэндээ шууд хүрч байна. Анхаарлаа хандуулна. COP17 өндөр дээд хэмжээний уулзалтууд өнөөдөр бас эхэлж байна. 100 гаруй орны байгаль орчны сайд болон бусад албаны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн энэ уулзалтын нээлтийн яслал өнөөдөр боллоо. Нээлтийн яслалын арга хэмжээг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх үг хэлэхдээ зөвлөлтөд тэмцэх талуудын 17 дугаар уулзалтыг Монгол Улсын санаачлагаар нүүдлийн мал аж ахуйн жил болгон зарласныг онцлоод энэ хүрээнд Монгол Улс газар ба хүн хоорондын харилцаа өнөө цагийн байгаль хамгааллын анхаарлын төвд авчирсныг онцлоо. Монгол Улсын санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр 2026 оны бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэдэг болсон бөгөөд энэ хүрээнд бэлчээрийн экосистемийн үнц нь малчдын амжиргаа, хүнсний тогтолцоо, биологийн олон янз байдал, нүүдэлчдийн соёлын өвийн асуудал дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах боломж бас бүрдэж байна. Тэгвэл талуудын 17 дугаар баг хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан тал хээрийн санаачлага нь бэлчээрийн тэргүүлэх санаачлага, ус ба газрын нэгдсэн системийн менежментийн санаачлага, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачлага гэсэн харилцсан уялдаа холбоо бүхий 3 тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна. Эдгээр чиглэл нь зөвлөлт, газрын дөрөөдлийг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшгэлсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш COP17-д явуулсан илгээлтэндээ дэлхий дээр 2 тэрбум хүн газартай шууд холбоотойгоор амьдралаа залгуулж байгааг дурдаад цөлжилт тэдний амьдралын их усүрийн бараг 50%-ийг аль хэдийнэ залгичихсан байна гэсэн юм а. Харин бид үүний эсрэг хэнийг ч орхидуулахгүйгээр шударгаар тэмцэл өрнүүлэх учиртай гэж нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцэд нэгдсэн утга учраа улс орны төлөөллүүд хэлж байсан юм. Газрыг нөхөн сэргээх ажлыг эдийн засагтай уялдуулах ёстой. Хамгийн гол нь хөрсний эрүүл мэнд бидний амьдралд хамгийн чухал нөлөөтэй болохыг ойлгож авцгаая. Улс төрийгч бас энэ чиглэлд анхаарлыг нь хандуулцгаая. 25 жилийн өмнө бид мянганы хөгжлийн зорилттой хэлэлцэж хэнийг ч орхигдуулахгүй хамтдаа хөгжих амлалтыг өгсөн. Өнөөдөр энэхүү амлалт бидний хөл дор орших газраас эхлэлтэй гэдэгт би итгэж байна. Бид дэлхийн ертөнцийг хэтэрхий хурдан өөрчилж байна. Хүн ба газрын хоорондын хувааглалыг хэтэрхий их ялгаруулж байна. Тиймээс бид энд үзэгсэлэнд Монгол улсад зохион байгуулагдаж байгаа COP хурлаар газар дэлхийгээ маш зөөлнөөр харилцаа тунхаглаж чадна гэдэгт итгэж байна. Байгаль хамгаалалт хил хязгаар гэж байхгүй хэмээн бүгд найрамдаа Солонгос улсын ерөнхийлөгч асан Мун Жэ-ин хэллээ. Тус улс ойжуулах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадсан нь олон улсын үнэтэй туршлага болсон байна. Манай хоёр улсын хооронд ч тэр 2007 оноос хойш ногоон хэрэм төсөл хэрэгжиж байгаа юм. Солонгос Монголын хамтын ажиллагаа нь экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны хамгийн үлгэр жишээ онцгой үр дүнгийн нэг үлээ. 2007 оноос хойш Солонгос Монголын ногоон хэрэм төслийн хүрээнд манай хоёр улс сүлжилтөө сэргийлэх, ойг нөхөн сэргээх, мэрэгжилтэн боловсон хүчин бэлтгэхийн төлөө гар гараасаа барилдсан хамтран ажиллаж ирсэн билээ. Эдгээр 20 жилийн хугацаанд Солонгос Монгол хоёр улсын хамтдаа тарж ургуулсан зүйл бол зөвхөн мод биш үлээ. Энэ бол хоёр орны ард түмний хоорондын бат бөх итгэлцэл, мөн илүү ногоон ирээдүйн төлөх итгэл найдварын үдэл санаа юм а. Манай хоёр орны хил дамсан үлээ хэлсэн шуурга, шар шорооч, мод тарьж газар нутгаа дахин амьдруулахаар зорьсон хоёр орны найрамдал эс санааны нэглийг зогсоож чадахгүй.
Газар нөхөн сэргээх нь хүн төрөлхтний инх тайвны төлөө бидний хийж чадах хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт гэдгийг бид мартаж болохгүй. Газарт ороотож нөөц хомсдохын хэрээр хоосон орон зайг зөрчилдөн тэмцэл мөргөлдөөнөөр дүүргэдэг. Газар усыг хамттан сэргээхийн төлөө хамтын ажиллагаа нь бидний хооронд итгэлцлийг бий болгож, улмаар инх тайвныг батбөх суурь болдгоо. Хүн ба байгаль орчны харилцан уялдааг хамгийн сайн ойлгодог, хамгийн сайн мэддэг малчид, нүүдэлчид, нутгийн уугуул иргэд өндөр дээд хэмжээний уулзалтанд оролцож үгэлсэн. Тэдний хэлж байгаагаар хөгжилд хүрэх арга зам байгаль экологоо мөхөөх тийм үн цэнтэй байх ёсгүй. Тиймээс маш даруйхнаар газар дэлхийтэйгээ харилцахыг уриалжууллаа. 7 хэмжиж 1 огтлох зарчмаар газар дэлхийгээ хайрлах цаг болсныг Өвөр Хангай аймгийн Самд сумын малчин Ган Дэлгэр дэлхийн нийтэд уриаллаа. Их өнөөдөр өндөр түвшний уулзалт нээлттэй хийж дэлхийн лидерүүд байр суурь илэрхийлсэний дараа Монгол Улсын гадаад харилцааны сайд Батцэг болон Нэгдсэн үндэсний байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид хэвлэлийн хорол хийлээ. Тэд хэлэлцээний явц болон цаашдын зорилтуудыг танилцуулсан юм а. Дэлхийн лидерүүд Улаанбаатарт цуглаж, бэлчээр ус хөрсний дороотлыг зогсоох бодлогын шийдвэрүүдийг эцэслэн баталж байна. COP17 он ярианы талбар бус бодит шийдлийн зангилаа хуралдаан болж байгааг өнгөрсөн 7 хоногийн үр дүнгээс харж болно гэлээ. За эндийн өдрүүдэд болох санхүүжилтийн хэлэлцээнээс бодит үр дүн гарна гэж зохион байгуулагчид үзэж байна. Өнөөдөр бид конвенцийн 170 гаруй талаас 70 гаруй сайд олон улсын 18 байгууллагын өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч байна. 2 дахь 7 хоногт санхүүжилт ус, газар ба хүмүүс хөрсний эрүүл мэндийн өдрүүд үргэлжилнэ. Монгол улсын урагшлуулж буй талхээрийн үйл ажиллагааны хөтөлбөр нь дэлхийн хэмжээний амлалтуудыг шинжлэх ухаанд суурилсан бодит хөрөнгө оруулалт татах шийдлүүдтэй холбоход чиглэж байна. Бид залуучууд, эмэгтэйчүүд орон нутгийн иргэдийг сонсож энэ хуралдааны хэрэгжилтийг голчилсан COP болгохыг зорилоо. Газрын асуудал бол зөвхөн байгаль орчин бус эдийн засаг амжиргааны суурь юм. Өнөөдөр бэлчээрийн асуудлаар хамлалтуудын тухай мэдэгдэл гарсан нь Монгол улсын дэлхийд үлдээж буй том өв болж байна. COP17 бол хэрэгжилтийн COP юм. Бидэнд жил бүр хөрөнгө оруулалтын томоохон дутагдал тулгарч байна. Энэ бол зүгээр нэг тусламж өгөх тухай биш, хүмүүс эдийн засаг бэлчээрийн бүс нутгийн тогтвортой байдалд хөрөнгө оруулах тухай асуудал юм а. Тогтоолыг цаасан дээр үлдээхгүйгээр хүмүүсийн амьдралд хүрэхийн тулд бодит санхүүжилт, манлайлал шаардлагатай байна. Дэлхийн хэмжээнд зөвлөлтөө тэмцэхэд хөрөнгө оруулалтын асар том дутагдaltaй нүүр тулж байгааг хэлж байлаа. Ийм улс орнууд амбицтай хөтлөгдөн өгсөн амлалтуудаа бодит санхүүжилт болгон хувиргахыг уриаллаа. Цөлжилт газрын дороотол ган гачигтай тэмцэхэд айл улс ямар хэмжээний санхүүжилт өгөхөө өнөөдрөөс эхлэн хэлэлцэж эхэллээ. Энэ тухай мэдээллийг одоо хүргье. Дэлхийн нийтийн анхаарлыг татдаг COP хурлын хамгийн гол хүлээлт нь үргэлж санхүүжилт байдаг. За өнгөрсөн удаагийн буюу Саудын Арабид болсон COP16 хурлын үеэр ган гачиг цөлжилттэй тэмцэхэд зориулж олон улсаас 12 тэрбум гаруй Америк долларын санхүүжилт тусгаж ирсэн үгтэй. Тэгвэл Улаанбаатар хотноо үргэлжилж байгаа COP17 хуралд оролцогч олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон өндөр хөгжилтэй орнууд эхнээсээ санхүүжилтийн амлалтуудыг өгөөд эхэллээ. Газрын менежментийг сайжруулж хөрөнгө оруулалт хийх нь усны аюулгүй байдалд эргээр нөлөөлж том зургаараа эдийн засгийн чадвар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Иймдэж бид 2035 он гэхэд 2 тэрбум $, ганган эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахар төлөвлөд байна. Ингэснээр доктортой мал аж ахуй ханган нийлүүлэлтийн сүлжээ сайжирч, орон нутгийн иргэдийн амжиргаач дагаад дээшилж, энэ чинээгээр эдийн засаг сайжирна. Газрыг нөхөн сэргээх чиглэлд Африкийн хөгжлийн банк сүүлийн 10 жилийн турш төрөл бүрийн санаачлаг гаргаж санхүүжилт хийсээр ирсэн. Харин цаашид бид усан хангамж болон ногоон хэрэм төслийг дэмжих чиглэлээр дараагийн 5 жилд $500 сая санхүүжилт хийхээ амлаж байна. 50,000 ажлын байрыг эмэгтэйчүүд залуучуудад зориулж бий болгоно. Цөлжилт газрын дороотолтой тэмцэхэд санхүүжилт маш чухал. Манай Испани улс урамсгалын өөрчлөлтөд тэмцэх чиглэлд 10 сая еврог хандивлахаа амласан. Энэ хүрээндээ өнгөрсөн жил 5 сая еврог ганга сүрэн төсвөрлөх чиглэлд зарцуулсан. 17 улс гүрэнтэй хамтарч түншилсэн энэ үйл ажиллагаа маань амжилттай болсон. За цаашдаа ч энэ чиглэлээр тууштай хувь нэмэр оруулсаар байх болно.
Манай Герман улс цөлжилтөд тэмцэхэд санхүүгийн болоод улс төрийн хувьд манлайлал үзүүлэх эрмэлзэлтэй байсаар ирсэн. Иймдэж хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийг хамгаалах зэрэг иж бүрэн үйл ажиллагаанд 11 сая евро Германы засгийн газар зориулахаа амлаж байна. Энэ мөнгийг хувийн хөвшилтэйгээ хамтарч босгоно. Хэдийн өмнөх COP16 хурал дээр 12 тэрбум давсан Америк долларын санг бүрдүүлсэн ч энэ нь цөлжилт газрын дороотлолтой тэмцэхэд хангалтгүй гэж үзэж байгаа юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын тооцоололоор газрын дороотлыг зогсоохын тулд дэлхий дахинд жил бүр 355 тэрбум Америк доллар шаардлагатай байгаагаас өнөөдрийн байдлаар 278 тэрбум нь дутагдaltaй хэвээр. Иймд COP17 хурал нь энэхүү том санхүүгийн цорхойг нөхөх гол талбар болж тэрбум долларын санхүүжилтийн амлалтууд энэхүү Улаанбаатарын тайзнаа үргэлжилж байна. Өнөөдөр COP17 баг хурлын санхүүжилтийн өдрөөр Европын хөрөнгө оруулалтын банк, Европын холбоо, Дэлхийн банк манай улсын ойн салбарт 1.2 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах санамж бичигт гар хэсэг зурлаа. Тухайлбал Монгол улсын засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 100 сая хүртэлх еврогийн хөрөнгө оруулах эрмэлзлийн захидалд гарын үсэг зурлаа. Энэхүү санхүүжилтийг тогтвортой хөгжлийн хүрээнд буюу ойн түншлэл, сэргээгдэх эрчим хүч, био эдийн засаг, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж буй хувийн хөвшлийнхэнд зориулах юм байна. Харин Дэлхийн банк засгийн газартай хэрэгжүүлж буй газар нутгийг нөхөн сэргээх, эдийн засгийн эргэлтэд оруулах хөтөлбөрийн хүрээндээ 100 сая долларын хөнгөлөлтөө зээлийн санхүүжилт олгох боломжтойгоо илэрхийлж сонирхлын санамж бичиг байгууллаа. Эдгээр санхүүжилтанд доройтсон оёг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд төсвөртэй бодлого хэрэгжүүлэх, газар нутгийн зохистой хэрэглээг дэмжихэд чиглэж байна. Түүнчлэн эдгээр хөрөнгө оруулалтууд орон нутгийн иргэдийн амжиргааг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг талууд хэлж байлаа. Энэхүү санхүүжилтийн санамж бичгүүд нь COP17 баг хурлын тал хээрийн төлөвлөгөөний хүрээнд байгуулагдаж байгаагаараа онцлогтой байна. Европын хөрөнгө оруулалтын банк болон Дэлхийн банк групптэй хамтарсан Монгол улсын засгийн газар одоо хамтарсан мэдээллүүдийг гаргаж байна. За энэний хүрээнд бол өнгөрсөн бас 6-7-8 сарын хүрээнд энэ Европын хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажилласны үр дүнд өнөөдөр бид энэ letter of intent буюу сонирхлын санамжтай гарын үсгээ зурлаа. За энэ маань бол цаашдаа гэрээ бож хувирах ёстой. За энэ дээр бол сангийн яам ажиллаж байгаа. За энэ нь бол 200 сая еврогийн нэг хөнгөлтөө зээл, за мөн 20 сая еврогийн босцгоо тусламжийн хүрээнд хийгдсэн гарын үсэг. Бол Дэлхийн банк групптэй бол 100 сая долларын Smile хөтөлбөр буюу зөвхөн Монгол улсад зориулсан одоо Монголын газар нутгийн нөхөн сэргээх, эдийн засгийн эргэлтэнд оруулахын доктортой хөгжлийн дэд үтсийг хөгжүүлэх төслүүдийг Дэлхийн банк бас хэрэгжүүлж байгаа юм аа. Бид Монгол улсын цөлжилт уур амьсгалын өөрчлөлтөд зориулж нийт 200 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор санамж бичиг байгуулсан. Үүнийг Европын хөрөнгө оруулалтын банк түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Түүнчлэн бид Монгол улсын ойн салбарт 20 сая еврогийн буцалтгүй тусламж олгохын зэрэгцээ батлан даалт гаргаж өгч байгаа. Товчхондоо бол банк санхүүгийн байгууллага гэлтгүй Европын холбоо Монгол улсыг дэмжиж байгаа юм. Then it starts implementing. Өнөөдөр COP17 баг хурлын санхүүжилтийн эхний өдөр, дараагийн өдрүүдэд ойн салбараас бусад салбаруудад хөрөнгө оруулалт татах олон боломжууд бий гэдгийг салбар яамны төлөөллүүд илэрхийлж байлаа. Тухайлбал маргааш Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг зарлах байна. Мөн усны өдрийг тохиолдуулан хомсдол болон бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгогдсон гэлээ. Ийхүү хөрөнгө оруулалт бүрийн цаана ажлын байр нэмэгдэх, иргэдийн амжиргааны түвшин нэмэгдэх боломж бий гэдгийг илэрхийллээ. Хөрс нөхөн сэргээх, байгаль орчныг хамгаалах төслүүд нь асар их хөрөнгө оруулалт, урт хугацааны санхүүжилт шаардлагатай байдаг. Тэмч учраас дан ганц улс орон аль эсвэл төр засаг дангаараа шийдэх боломжгүй юм. Харин өмнөх COP-ийн хурлаар хамтдаа нийлж ажиллах Business for Land санаачлага эхэлжээ. Алиг улсын шийдвэр гаргах төвшингийн хүмүүс газраа торд модтер бэлчээрээ хамгаал гэж ард иргэдэд тушаач хад хууль батлаад суух нь ямар үр дүн авчирдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Тиймээс байгаль орчны хамгаалах ажлыг ердийн нэг шаардлага болгох биш, харин иргэдийн орлогыг дэмжих бизнесийн урамшуулалтай шууд холбож өгөх нь хамгийн үр дүнтэй арга болжээ. За энэ хүрээнд нутгийн иргэд газраа тордож бэлчээрээ хамгаалсныхаа төлөө ашиг шимээ өндөр үнээр борлуулах санхүүгийн бодит боломжоор хангагдаж байгаа юм.
Манай Elisha Agro компани дижитал шийдлийг ашиглан тариаланчдад ургацсан хэмжээгээ нэмэгдүүлэхэд нь тусалдаг хөдөө аж ахуйн компани юм. Товчхондоо бид AI, машин сургалт, робот техник болон нано технологи зэрэг технологиудыг ашиглан хөдөө аж ахуйн практик тулгуурлан тариаланчдын ургацыг арвижуулахад дэмжлэг үзүүлдэг. Манай компанийн үйл ажиллагаа бидний энд цугласан гол шалтгаан болох зөвлөлтөд тэмцэх ажил буюу хөрс газартай шууд холбоотой гэсэн үг ээ. Манай төхөөрөмж одоогоор патент авахар хүлээгдэж байгаа. Манай төхөөрөмжийн тусламжтайгаар тариаланчид хөрсний чанар болон бордооны цогц чанарыг хэлбэрхэн шалгах боломжтой. Ингэснээр хязгаарлагдмал хэмжээтэй чанартай бордоог манай хэмжилтэд үндэслэн зохистой хэмжээгээр ашиглаж чадна. Бид хязгаарлагдмал нөөцийг хамгийн үр ашигтайгаар ашиглахад тариаланчдад ингэж л тусалдаг юм а. Эцсийн дүндээ энэ бол хамтын хичээл зүтгэл юм. Тиймээс засгийн газар, намууд, хувийн хөвшил, төрийн бус байгууллагууд хамаагүй. Бидний нөөц болцоо хязгаартай тул зөвлөлтөд хамгийн үр дүнтэй тэмцэхийг хүсвэл бүгд хамтран ажиллах ёстой. Ган ачиг зөвлөлтөд тэмцэхэд зөвхөн нэг салбар зайлсхийвэл нэг улс ганцаараа ажиллаад дийлэхгүй. Улс орнууд, бизнесүүд, шинжээчид, нутгийн иргэд бүгд хамтрах хэрэгтэй. За үүний нэг оролцогч нь эрдэмтэн, судлаач юм а. Yale их сургуулийн эрдэмтэд олон улсын байгууллагуудтай хамтран ган ачиг газрын доройтолд тухайн улс орон зайлсхийвэл бүс нутаг хэр бэлтгэлтэй төсвөртэй байгааг хэмждэг дата системийг хөгжүүлж байна. Өөрөөр хэлэх юм бол компаниуд эдийн засгийн болон байгаль орчны нарийн датаг харснаар хөрөнгө оруулалтаа хааш нь хийвэл эрсдэлгүй. Мөн хөрс байгаль орчноо тогтвортойгоор хамгаалж ашиг олох вэ гэдгээ онцлох боломжтой гэлээ. Хамгийн гол нь бизнес эсвэл орон нутгийн ашигын бус байгууллагууд гэх мэт бүх оролцогч талууд ямар нэгэн байр суурь баримтлахдаа өөрсдийн шийдвэрийн бусад салбарт үзүүлж байгаа нөлөөг харгалзаж үзэх явдал юм. Үүнийг сөрөг байдлаар биш, харин доктортой нэгдмэл байдлаар ойлгож дэмжих хэрэгтэй. Мөн бүх зүйлийг ойрын болон урт хугацааны хүрээнд харах нь чухал бөгөөд жишээ нь технологи үргэлж өөрчлөгдөж байдаг. Янз бүрийн үзэгдлийн талаарх бидний ойлголт гэсэн өөрчлөгдөж байгаа учраас бид илүү хурдан, уян хатан, хариу үйлдэл үзүүлэх чадвартай байх ёстой. Бидний хөгжүүлж байгаа ган ачигт төсвөртэй байдлын индекс нь барилга, байгууламж, дэд бүтцийн орчин, эдийн засаг, олон нийт, байгаль гэсэн дөрвөн хэсэгт хуваагддаг. Мөн урьдчилан таамаглах, бэлтгэх, дасан зохицох гэсэн гурван хэмжигдэхүүнтэй. Бизнесийн салбарт илүү анхаарч байгаа бол эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзэн, эдгээр шалгуур үзүүлэлтийг ашиглан нөхцөл байдлыг үнэлж болно. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг ашигласнаар бид онцлогоо хийж, бизнесүүд, хөрөнгө оруулагчид, албаныхан мөнгөө хаана ашиглах, хааш нь юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ оновчтой шийдэх боломжтой болох юм. За энэ бол дэлхийн улс орнууд хамтдаа нэгдэн нийлж хөрс газрын дороотлыг бууруулахаар тал талдаа хичээж байна. За манай улсын хувьд энэ чиглэл рүү харсан бодлого, замын зураглалаа мөн тодорхойлж байна. Маш олон том компаниуд ирж оролцож байна. Германы одоо эмийн том компани болох Bayer те. За одоо хувцсны том брэнд болох Loro Pianoгийн гүйцэтгэх захирал хүртэл ирсэн байж байна. За эдгээр компаниуд энэ бизнес бол андаар дамжуулж өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаанд газрыг нөхөн сэргээг үйлчлэгтэй холбож хийя л гэж байгаа. Тэгэхээр энэ олон улсын байгууллага болсон. Энэ олон улсын байгууллага ер нь бол одоо өнөөдөр Монгол улсад зохион байгуулж байгаа Copy хүрээнд Монголын бизнесүүд бас энэ бизнес бол андад Монголын бизнесийн зөвлөлөөр дамжин нэгтгэж байгаа. Монголын бизнесийн зөвлөл бол энэ Business for Landing албан ёсны одоо Монголд төлөөлөгч болсон байгаа. Өнөөдөр бол одоо бас нэг явж байгаа мессеж нь болохоор ер нь ингээд нөгөө тогтвортой санхүүжил, шин технологи нэвтрүүлэх нь өөрөө бол ингээд маш өндөр зардалтай гэж хэлсэн бол одоо бол ерөөсөө энэ санхүүжүүлэх байгууллагууд нь тэр байгаль орчны одоо нийцж байгаа байдал энэ нь болохоор ерөөсөө тэр санхүүжилтийн одоо тогтвортой санхүүжилтийн нэг шаардлага болсон. Тэгэхээр ингэхээр бол нөгөө нэг одоо үнэтэй биш харин ч бүр одоо урт хугацаанд нөгөө хөрөнгө оруулагчтай, хувьцаа эзэмшигчтэй өгөөжтэй байх тэр шаардлагыг хангаж байвал одоо илүү санхүүжилт олох. Өнөөдрийн Business for Land нээлт болон хилцүүлүүдийн үеэр бид маш чухал сургамжтай санаанууд сонслоо. Энэ нь юу вэ гэвэл цөлжилт, ган ачиг зэрэг сорилтуудыг шийдвэрлэхэд хувийн хвшлийн шийдлүүдийг ашиглахын тулд бизнесийн салбар, засгийн газрууд болон дипломатууд хамтран ажиллах ёстой тухай. Мөн өнөөдөр миний сонсон нэг чухал санаа бол өөр талуудын хооронд яаралтай тулгамжгүй ижил хэрэгцээ, ижил сорилт, ижил шийдэл байгаа гэдгийг ойлгож, ижил хэлээр харилцаж чаддаг байх шаардлагатай гэсэн зүйл байлаа. Бизнесийн салбарын хариуцлага үүрэг бий. Тэд засгийн газруудын газрыг хамгаалах чиглэлээр хийж буй ажлууд хувь нэмрээ оруулах хүс сонирхолтой байна. Тиймээс эдгээр сорилтод шийдэл олохын тулд хувийн хвшлийнхний ур чадвар, нөөц бололцоо, шинэлэг санаа, технологиг татан оролцуулах нь маш чухал санаа гэж би бодож байна.
Өнөөдөр талуудын баг хурлын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх өдөр тохиож байна. Энэ хүрээнд Business for Land буюу бизнес ба газрын санаачлал хөтөлбөрийн нээлтийн уулзалт боллоо. Зарах хэмжээгээр хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хурц болон газрын доройтлыг нөхөн сэргээхэд бизнес засгийн газар болон санхүүгийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах боломжийг хэлэлцсэн юм а. Уулуурхаан компани доктортой ирээдүйг бүтээгч Түнш гэдгийг нотлох Монполимет групп өнөөдөр моджуулах хөтөлбөрийнхөө туршлагыг залуу үедээ хуваалцлаа. Тус групп өнгөрсөн 30 жилийн хугацаанд 326 гектар газрыг ойжуулж хагас сая мод тарьж ургуулжээ. Уулуурхаан салбарт хариуцлагатай уулуурхай багал орчны нөхөн сэргээлтийг жишг болгон хэрэгжүүлж буй Монполимет групп өөрсдийн туршилгаа олон нийтэд хуваалцаж практик мэдлэгийг олголоо. За энэ сургалтаар мод тарих аргачлал, тарьц суулгацын зөв сонголт, хөрс бэлтгэл болон арчилгааны талаарх мэдлэг олгож оролцогчид хамтдаа модны үр сулгасан байна. Хариуцлагатай уулуурхайг хэрэгжүүлдэг юм аж ахуй нэгж байгаа шүү гэдгийг бас бид нэг тул сурчлан таниулах зорилготой. Хоёрт дотоодынхоо бас одоо иргэдэд бас манай компанийнхаа үйл ажиллагааг бас ингэ танилцуулж байгаа. За өнөөдрийн үед бол бид нэр өөрсдийнхөө тарьж ургуулсан одоо модныхоо үрийг одоо сүүлийн 2 жил бид нэр бас яг ингэ үйл ажиллагаа зохион байгуулахдаа хүмүүст одоо өрнүүдээ бэлгэлээд ингэ хашаанда мод тарьж ургуулаарай гэдэг юм өгчээсэн бол одоо бид нэр яг тэр өрнүүдээ энэ бүгдэн дээр хэрхэн яаж тарьж ургуулах вэ? Тэр талын бас яг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сая бол Монгол хөлс гэдэг модыг ер нь бол тарьж сурлаа. Одоо ерөнхийдөө бол миний хувьд бол Монгол гэж жоохон цөлжилт төр тиймэрхүү асуудалтай тулгарч байгаа. Иймэрхүү мод тарих тиймэрхүү тулгамдах бидний хийх шаардлагатай зүйл гэж бодож байгаа. Тийм болохоор одоо түрүүний хичээл бол амар сургамжтай ер нь хэрэгтэй зүйл байсан гэж бодож байна. Тэгэхээр Монполимет группийн байгаль орчинтой харилцах мод тарихын анхан шатны сургалт аваад тэгээд цаасаа аяганд жижиг хэлбэрээр тариа сурчлаа. Одоо гэртээ очиж томруулаад хайрлаж арчлаад томруулан цулгаад илүү том болгоноос нь зорилготой болцсон гэж. Манай төрс ахнаар гэртээ амир цэцэг тариад юм байдаг. Харахад их гоё байдаг л да. Тэгээ гэртээ болохоор би ингээд мод тарьж цэцэг тарьмаар байдаг ч яг анхан шатны мэдлэг байдаг байсан. Түүнийг энэчнээс олж авч чадсан та баяртай байна. За Монполимет групп нь 1996 оноос заамар болон Бүрэг хангаа сумын нутагдах тосон ордод ашиглалт явуулгатай зэрэгцэн нөхөн сэргээлтийг эхлүүлж салбартаа жишг тогтоосон. За тус ордны 931 га талбайн 80 гаруй хувьд техникийн, 69 хувьд биологийн нөхөн сэргээлтийн 460 мянган гаруй мод тарьсан байна. Мөн 2011 оноос тарьж эхэлсэн жимсний төглүүд нь орон нутгийн иргэд амарч жимсээ түүх боломжтой экобус болон өгөөж өгч байна. За энэхүү Монполимет групп нь уулуурхайн олборлтыг байгаль орчны нөхөн сэргээлттэй хослуулан орон нутагт эдийн засаг болон экосистемийн бодит үр өгөөжийг бий болгосон хариуцлагатай уулуурхайн жишгийг түүчилж байгаа юм а. COP17 уулуурхайн салбарын дээд түвшний форумын үеэр газрын доктортой менежмент, экосистемийн нөхөн сэргээлт болон ур амьсгалын өөрчлөлтөд төсвөртэй ландшафтыг бүрдүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах талаар хэлэлцлээ. За энэ хүрээнд бол COP-ийн түүхэнд анх удаага Монгол улс санаачилж уулуурхай хэрхэн одоо энэ устай байгальтай хамтарч цөлжилтийн эсрэг тэмцэх вэ гэдгийг одоо ярилцж байна. За энэ арга хэмжээний одоо гол утга учир нь бол энэ одоо ашигт малбарын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө энэ байгалыг хэрхэн хамгаалахын, за нөхөн сэргээлтийг хэрхэн хийхин, уулуурхай хаалтыг хэрхэн зохион байгуулахын бэ гэдэг энэ одоо процессыг маш тодорхой болгож зохион байгуулж одоо хуулирч орчдод тусгасан байна. Уулуурхай салбарын одоо хөрөнгө оруулагчид нь, олборлагчид нь, боловсруулагчид нь бүгдээрээ энд одоо бас амлалтаа өгдөг юм шинэ платформ үүсч байгаагаа бас их онцлогтой. Уулуурхайн салбарыг олборлолт, эрдэс бүтээгдэхүүний үнэлгээгээр бус байгалийн нөхөн сэргээлт хамгаалтаар дүгнэх цаг үе ирээд байна. Испани улсын хувьд 2200 орчим га газар бүхий хаягдсан нүүрсний ургаан нөхөн сэргээлтийг хийж, ажлын байр бий болгож экосистемийг хадгалах томоохон арга хэмжээ авч байсан юм. Энэ нь эдийн засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүлж байсан талаар хэлэлцүүлэгт оролцогчид дурдж байлаа. Харин манай улсын уулуурхайн салбарын томоохон төлөөлөл, оюу толгой хүлэмжийнхийг олон улсын салбарт нийлүүлж, эрэлтийг бий болгох тал дээр анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ. Зах зээлийн гол зарчим нь бол эрэлт нийлүүлэлтэн дээр заавалчгүй эрэлт байх ёстой, нийлүүлэлт байх ёстой. За Монгол карбон зах зээлийн буюу одоо хөлбөмбөгийг бууруулсны кредит нийлүүлэлт нь байна. Гэтэл
эрэлт бол хангалттай байхгүй байгаа. Энэ дээр бол оюутлогоо бас манлайлал гаргаад энэ эрэлтийг бий болгоод тэгээд энэ гаргаж байгаа одоо хөлбөмбөгийн хийг бууруулах бүтээгдэхүүн буюу карбоны кредит гэж ярьдаг. Тэрийг олон улсын зах зээлтэй илүү холбох тэр эрэлтийг бий болгох дээр бол бас онцгой анхаарч ажиллана гэж бодож байгаа. Уулуурхай олборлолтоос үүдэх уур амьсгалын нөлөөллийг бууруулахад нэг улс нэг компани дангаараа шийдэл олж чадахгүй. Тийм учраас хамтын ажиллагаагаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч зохицуулт хийх хэрэгтэй талаар тус форумаар онцоллоо. Мөн уулуурхайн хаалтын дараах үйл явц буюу нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагааны эхлэлд тусгаж төлөвлөсөн байх хэрэгтэй гэлээ. Тэгэхээр өнөөдрийн энэ хурлаар бол одоо Монгол улсад одоо томоохон одоо уулуурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Rio Tinto компаниас одоо жишээ нь оюутлогын төсөл дээр усны зарцуулалтынхаа талаар одоо жишээ нь ярьж байна. Дэлхийн одоо зэс үйлдвэрлэгч орнуудын одоо 1 тонн зарцуулдаг уснаас одоо 3 дахин бага ус зарцуулж тэрийг дахин ашиглаж байна. За мөн одоо сэргээгдэгч хүчний их усрээр одоо оюутлогын одоо цахилгаан хангамжийг хангах чиглэлээр ажиллаж байна. За мөн одоо Orano компани бас энэ ураны одоо олборлох чиглэлээр мөн одоо тэргуун туршлагуудаас ярьж байна. За мөн одоо бусад улсын одоо Côte d'Ivoire, Конго зэрэг орнуудаас бас ингээд нөгөө байгаль орчиндөө ээртэй уур амьсгалын одоо цөлжилтөд тэмцэх энэ чиглэлийн одоо бас туршлагаа хуваалцсан ийм одоо салбар хуралдаан болж байна. Уулуурхай бол бидний ахуй амжиргаа эдийн засгийн хөдөлгөх хүч, харин түүнийг бид газар нутгийн дайсан гэж харахаас илүүтэй хэрхэн зөв зохицож ирээдүйд хэрэгтэй нөхөн сэргээлт хийх вэ гэдэг дээр нутгийн иргэдтэй хамтарч шийдэлт хүргэх хэрэгтэй гэж онцолж байлаа. Аливаа хөгжлийн төсөл уулуурхай дагсан бүтээн байгуулалт өрнөхөд манай улс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь голчилдог. Гэтэл үүний ард тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн үзүүлэх нөлөөллийг нарийн тооцоогүйгээс уулуурхай компани нутгийн иргэдийн хооронд зөрчил үүсдэг. За харин асуудлыг COP17 хурлын үеэр тусгаалan хэлэлцэж нийгмийн нөлөөллийн үнэлгээний эргэцэн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж сурвалжууд хэллээ. Аливаа том хэмжээний бүтээн байгуулалт хөгжлийн төсөл хэрэгжихэд нийгэмд үзүүлэх нөлөөллийг цогцоор нь тооцоолох олон улсын стандарт бий. Гэтэл манайхан ухсан нүх хэвдэрсэн газраар ярьдаг. Гэтэл манайхан ухсан нүх эвдэрсэн газраар ярьдаг. Үүний цаана унгаа нутагт амьдарч буй иргэд үр дагавар хүртгэсэд эрүүл мэндэд хөрөнгөөрөө хохирох ёсгүйг хэлж байлаа. Манай нөхрийг ихсгээгээр нөх ухаж яхад нь очиод болооч гэж зэгт нь манай нөхрийг ихсгээгээр дарангаа алдсан. Тийм нэг амь насны эрсдэл айгүйх бидэрт өдөр болгон тулгардаг. Уулуурхаагаас болоод өөрөөсөө уучраа олдож чадахгүй байна шүү дээ. Иргэн хөдөө байгаа мал малж байгаа иргэн үйл ажиллагаа явуулж байгаа компани хоёр л тэрсэлтгээс төр засаг маань одоо ямар ч юу авч чадахгүй байна өнөөдрийг болтол одоо зүгээр хараад байгаа шүү дээ. Дэлхийн олон орнд бол аливаа төсөл хөтөлбөр маань эхлэхээс өмнө нөлөөллийн үнэлгээнүүдийг бүрэн цогцоор нь хийдэг. Тэр нь ингийн багаар бодоход ингээд задлаад үзвэл 5 одоо нөлөөллийн үнэлгээг иж бүрнээр нь хийгээд за тэр нөлөөллүүд нь эерэг ямар нөлөөтэй, сөрөг ямар нөлөөтэй гэдэг зүйлийг гаргаж тавиад за тэгээд төсөл цаашаа хэрэгжих эсэх асуудал нь шийдэгдэх. Энэ нийгэм нөлөөлөх байдлын үнэлгээ, эрүүл мэнд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ одоо яаж хэмжих юм бэ? Соёлын үд нөлөөлөх байдлын үнэлгээ яаж хэмжих юм бэ? Тэгэхээр энийг зөвхөн хууль эрхтний орчинд байгаа зогсохгүй дагаад журам байх ёстой. Аргач хамгийн чухал нь аргачлал нь байх ёстой. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ заавал нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх шаардлагатай. Ялангуяа Монгол шиг хөгжиж байгаа орны хувьд сэргээгдэх эрчим хүч уулуурхай зэрэг салбаруудад төсөл хэрэгжүүлэх явцдаа нутгийн уугуул иргэд нүүдэлчдийн эрх ашиг эрхэмлэж тэдэнд нөлөөлөл нь хэрхэн очиж байна гэдгийг үнэлэх ёстой. Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай хууль батлагдсанаар цаашид ямар ч уулуурхай үйлдвэрийн төсөл хэрэгжсэн бай нутгийн иргэдийн орлого, эрүүл мэнд, соёл уламжлалт хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэд тооцож иргэд хохирлгүй үлдэх компаниуд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн гүүр тавигдана гэдгийг хэлж байлаа. Өнөөдөр буюу COP17-гийн санхүүжилтийн өдрөөр Улаанбаатар хот одоогийн байдлаар 400 сая Америк доллар татах боломжтой байгаа талаар хотын дарга Пүрэв Даваг хэллээ. Мөн энэ онд олон улсын зах зээл дээрх ногоон эдийн засгийн салбарт Улаанбаатар хот өндөр амбицтай орохоо олон улсын түвшинд илэрхийллээ.
Хотын дарга Пүрэв Дагав өнөөдөр хүн амын нутагшил суурьшлийн асуудал хариуцсан Нэгдсэн үндэсний байгууллагын агент дэлхийн төлөөлөл Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт хэлэлцээр хийх юм байна. COP17 болж буй өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хот 400 орчим сая $ам хөрөнгө оруулалт татах эхний алхмуудаа хийжээ. Санамж бичгүүд үзэглэж яриа хэлэлцээр үргэлжлэн мөн хотын дарга Пүрэв Дагав 2026 онд олон улсын зах зээл дээр ногоон эдийн засгийн салбарт $1.80 эргэлдэж байгааг онцолж Улаанбаатар хот ногоон эдийн засгийн салбарт маш өндөр амбицтай оролцохоо олон улсын түвшинд илэрхийлсэн байна. Оруулалт зээлийг бас хийх эхний яриа хэлэлцээр бол албажууллаа. Мөн олон улсын томоохон компаниуд болох BYD-тэй бид технологийн салбарт Улаанбаатар хот хамтран ажиллаж нийтийн тээврийн салбарт шинэ бүтээгдэхүүнийг оруулж ирэх тал дээр бол эхнийхээ суурьуудыг тавилаа. Мөн UNDP болон бусад олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаануудыг эхлүүлээд байна. За одоогийн байдлаар бол $400 орчим сая хөрөнгө оруулалтын эхний алхмуудыг нээгээд байна. Тэгээ өнөөдөр ч гэсэн UN Habitat, Европын сэргээн босголтын банк зэрэгтэй бол бид нар уулзалт хийж байна. За Улаанбаатар хот бол энэ ногоон эдийн засгийн салбарт нэлээд амбицтай орохоо бол олон улсын түвшинд илэрхийллээ. COP17-гийн хүрээнд зохион байгуулсан хотын дарга нарын уулзалтаар Улаанбаатар хот 2027-2028 онд хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлж дараагийн COP18 болох үед ямар үр дүнд хүрсэн байх зорилтоо тусгасан. Тус тунхаглалт ногоон эдийн засгийг хөгжүүлэх усны хомсдол, газрын доройтол уур амьсгалын өөрчлөлтөө тэмцэх чиглэлээр бусад хотуудтай хамтран хэрэгжүүлэх ажлаа наривчлан тусгажээ. Ингэснээр Улаанбаатар хот олон улсын ногоон эдийн засгийн зах зээлд илүү идэвхтэй оролцож, хотын тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах боломж нээгдэж байгааг холбогдох албаныхан онцоллоо. COP17 хуралдаад авахсан Монголын ногоон шилжилтэд түлхэт үзүүлсэн нэгэн чухал үйл явдал боллоо. Энэ бол цахилгаан автомашин цэнэглэх төв юм. Энэ төслийг нээж 32-ын тойрогт 15 ширхэг цахилгаан автомашиныг цэнэглэх станцийг нээлээ. Ингэснээр 2027 он хүртэл хувийн хвшилтэй хамтран 500 байршилд цэнэглэгч их усүр байгуулах ажил эрчимжлээ. Засгийн газар олон Улаанбаатар худалдааны танхимын хувийн хвшилтэй гар нээж 150 км тутамд цахилгаан машин цэнэглэх их усүрийг байршуулахар олжээ. За энэ төслийн гарааг Улаанбаатар хотын 32 дугаар тойрог ус эхлүүлсэн юм байна. За хувийн хвшлүүдийн манлайллыг засгийн газар зангидж 10 машин тутамд цэнэглэгч их усүрийг бий болгохоор ажиллаж байна. Бензин шатхуун, дизель түлшний асуудал дэлхийн нийтээр хомсдоод эхэлсэн. Тэгээ Монголд бол урт очир дараалал үүсээд хүн болгоо ер нь бол бухимдж байгаа нөгөө талдаа бас эргэлзэж байгаа үед энэхүү цэнэглэх станцуудыг барьж эхнийхээ бид нар ашиглалтанд өгж байгаагаа зарлж байгаатай давхцаж байгаад бол туйлын их баяртай байгаа. Тэгээ энэ ажлыг санаачилсан учрал ерөнхий сайд улс төрийн зориг гаргаад энийг тэр татварын хөнгөлөлтөнд хамруулъя, ийшээгээ хувийн хвшил мөнгө хийгээч гэдэг энэ уриалгаа гаргаад хийгээд эхэлсэнд бол би туйлын их баярлж байгаа. Ерөнхий сайд учрлыг санаачилсан чөлөөлийн аяны дор бол СУ 600 салбараа Булган аймгийн Хотог өндөр суманд сая 6 сард бидэд нээсэн. За энэ нээлтийн үеэр бол бид нэр Улаанбаатар чамбартайгаа хамтраад бол түргэн цэнэглэгч стейшнийг орон нутагт хамгийн анх Улаанбаатар хотоос 600 км-ийн цаана бол хийснээр их онцлог болсон. Тэгэхээр энэ бол бид эдний яг төр хувийн хвшил хамтдаа хэрхэн үр ашигтай ажиллаад энэ зүйлийг богино хугацаанд хийж болох вэ гэдгийг харуулсан том жишээ юм болов уу гэж бодож байна. 1 литр бензин 4000 төгрөгийг давсан энэ үед цахилгаан автомашинтай хүмүүс 100 км замыг 6470 төгрөгөөр туулдаг байна. Ингэснээр жилд ердөө 1.2 сая төгрөгийг зарцуулна гэлээ. За энэ нь бензин эргэлдэг автомашинаас даруй 3-аас 5 дахин бага зардал юм. Ингэснээр жилд түншний импортод зарцуулдаг 200 сая гаруй Америк долларын мөнгө урсгалыг дотооддоо авч үлдэнэ гэлээ. Өглөө бид нар 32-ын тойрог дээр нийтдээ 8 цэнэглэгч, за нийт 15 машин зэрэг цэнэглэх сташн ашиглалтанд орууллаа. За үүнтэй яг зэрэгцээд бидэд 12 байршил дээр яг 30 цэнэглэгч байна. Тэгэхээр энэ маань он дуустал бид нар 110-ыг бол энэ жилдээ байгуулчих юм. За энэ төсөл маань ойролцоогоор нийт 500 сташныхын төсвөө нөрсө $40 сая буюу 130 тэрбумын юутай. За санхүүжилттэй $40 сая яснараа 5 жилийн хугацаанд бид нар зөвхөн шатхууныхаа амарлаас $200 сая хэмнэх боломжтой гэсэн юм тооцоо гарсан байгаа. За одоогоор
бидэд нэг ойролцоогоор 20 тэрбум орчим төгрөгийг санхүүжилтийг босгоцсон байгаа хувийн эрхлүүдээс. Нийт нэг 12 компаниас. Одоо жишээ нь Америкт гэх юм бол Walmart сүлжээ дэлгүүр бол одоо бензин түгээдэг газар биш шүү дээ. Тэнгүүт Walmart явах юм бол бүх салбарууд дээр цахилгаан машины цэнгэлж тавьснаар цахилгаан машин ундаг хүмүүс хүнсээ цуглуулангаа машина цэнгэлэх боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр яг ийм жишгээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа өөр ингэсэн талбайтай өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд цахилгаан машиныг цэнгэлж тавиад хэрэглээг нэмэгдүүлэх. За улмаар цахилгаан машинтай хүмүүс машина цэнгэлэнгээ тэнцээ одоо тухайн байгууллагын үйлчлэгийг авч хэрэглэх боломжтой иймэрхүү шинэ хувилбар нэгдэж байна гэсэн үг. Засгийн газар ногоон өртөөг байгуулж буй аж ахуйн нэгжүүдийг гайл олон татврын хөнгөлөлтөөр дэмжин. Тухайлбал 2027 оноос татврын 1%-ийг ногоон дэд бүтцэд зориулахаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө. За яг ийм байдлаар улсын хэмжээнд 150 км тутамд нэг буюу нийтдээ 500 ногоон өртөөг үе шаттайгаар байгуулах юм байна. Манай улсад өнөөдөр 27 сая тоо толгой ямаа бэлчиж байна. За энэ нь манай улсын нийт малын тал хувьтай тэнцэх тоо юм. За ноолуурын өндөр ашиг шимээрээ малчтын амжиргааг тэтгэдэгч ямаа нь өвсийг үндсээр нь идэж хэрсийг халахалдаг учраас бэлчээрийн даацад хамгийн их сөргөнөлөө үзүүлж байна. За малчтын амжиргааны нэг их усур бол ямааны ноолуур ийм нөхцөл ямааны тоо толгойг бууруул гэж малчтад хэлэх нь зохисгүй ойлголт юм а. За зах зээлийн эрэлт ноолуурын үнэт тулгуурлан ямаагаа өсгөж байгаа малчтыг шийтгэх биш харин бодлогын төвшөнд шийдэл хайх шаардлагатай байгааг салбарын судлаачид ярьж хэлсээр байна. За гол шийдэл бол ямааг эдийн засгийн хувьд илүү үнцэнтэй болгож эргэлтэд оруулж цөөрүүлэх явдал гэлээ. Энэ ямааны тоо толгойг бууруулахад ганцхан одоо юу гэдэг махын ноолуурын чанарт нь экспортод гаргахаас гадна малчтыг бид нэр бас тодорхой хэмжээнд одоо сургах мэдлэгжүүлэх шаардлага байгаа. Өнөөдөр малчид маш их мэдлэгтэй болсон. Нөгөө Facebook, сошиал ертөнцөөс янз янзын мэдээллүүдийг аваад идэг боловч тэр мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд мэдлэг болгож нөгөө ямаан дээрээ яаж үржлийн хөтөлбөрөөр боловсруулах юм эсвэл ямааныхаа бусад бүтээгдэхүүнүүдийг яаж одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах уу гэдэг энэ талынхан мэдлэг нь дутагдаад байгаа. Тооны олноор биш чанараар ашиг олох боломжийг нээж ямааны мах арьс ширээг гадаад зах зээлд өндөр үнээр экспортлдог сувгийг бүрдүүлбэл малчид тоо толгойг өөрсдөө зохистой хэмжээнд хадгална. За харин энэ хөшүүргийг хангалттай бүрдүүлж чадаагүй билээ. Ханьны тоо толгойг автоматар бууруулна гэхээсээ илүү махныхаа экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Экспорт нь чөлөөтэй болоод ирэх юм бол аянда экспортод гарна үнэн хангалттай үнд үржих юм бол малчид малаа тэр болгон хадгалаад авахгүй шүү дээ. Эдийн засгийн эргэлтэнд оруулчихна. Тэм учраас бол одоо экспортыг харьцангуй чөлөөтэй байлгах хэрэгтэй. Бэлчээр судлаачид болон уламжлалт мал аж ахуйн эрдэмтдийн тогтоосноор малчин өрхийн сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь 15-аас 20% хэтрэхгүй байх нь бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хамгийн зохистой хэмжээ гэж үздэг байна. За гэвч энэ тоо боддоор 2 дахин өндөр байгаа юм а. Нийгэм болон байгаль дээлтэй төсөл хөтөлбөр санаачлагчдын нэг Jack's Coffee, нэг кофе, нэг мод төслөө эхлүүллээ. Jack's Coffee-гийн зүгээс энэ төслийнхөө хүрээнд 1000 модыг хамгийн цөлжилт өндөртэй бүс нутгуудын нэгт тарихаар төлөвлөжээ. Дорноговь аймагт сүүлийн 6 жилийн туршид мод тариалж байгаа Шамбала төслийнхөнтэй хамтран нэг кофе, нэг мод төслөө хэрэгжүүлж байгаа нь юм а. Hub Innovation Center-т хүсэл зорилгоороо нэгдэж байсан залуус инхүү сүлжилтийн эсрэг тэмцэхийн тулд 1000 модтоос бүрдэх хабыг Монголын говьд цогцлоохыг зорж байна. Буюу одоо Монгол орны хамгийн цөлжилттэйгээс одоо эхнээсээ дөрөвт ордог тийм бүс нутагт ингээд шууд ийм мод ургуулах боломжийг ингэж Amtad Coffee-тай хамт ингэж хүлээж авч бас улс орнуудаас худалдаа авалт хийсэн байгаа. Тэгээ одоогийн байдлаар бас 10 гаруй улсаас хүмүүс 100 гаруй модыг ингээд худалдаж авсан гэсэн үр дүнтэй байна. Тэгээ бид нэр кофе дээр бол 1000 мод гэдэг зорилт тавьсан байгаа. Гэхдээ зөвхөн кофе дээр гэлтэхгүй бидний нөгөө үнэнч үйлчлүүлэгч нар кофе шопоор үйлчлүүлдэг хүмүүс мөн онлайн худалдаагаар худалдаж авах боломжуудыг нь бид хангаад технологиг бас хийсэн байгаа. Энэ төслийн өөр нэг онцлог нь хараат бус аудитаар хичнээн хэмжээний CO2 ялгаруулж байгааг хянуулахаас гадна технологийн тусламжтайгаар модны ургацыг ажиглах бүртгэх системийг мөн хөгжүүлжээ.
модоо бас нэрлж байгаа үйл явдлуудыг хүмүүс их талархаж, сонирхож хүлээж авч байгаа. Яагаад гэхээр одоо жишээ нь за би пүүжээ байлаа гэхэд өөрийнхөө модоо ингээд өөрийнхөө хүүхдийн нэрээр эсвэл хайртай амьтныхаа нэрээр эсвэл ингээд хүсэж зорьдог биелээсэ гэж бодож байгаа зүйлийнхаа нэрээр нэрлэхэд одоо тухайн модон дээр нь ингээд нэрийг нь бичиж байршуулад тэгээд бүртгүүлсэн имэйлээр нь жил болгон ингээд модных нь бодит зураг нь ингээд очино. Тэгээд тэр нь бас хамгийн гоё зүйл нь. Зөвхөн COP17 арга хэмжээнд дээрээс бус Jax Coffee-гийн бүх салбараас болон онлайнаар худалдаа авалт хийж нэг кофе, нэг мод төсөлд нэгдэх боломжтой. Мөн Jax Coffee-гийн хувьд байгаль дэлтэй технологиг хөгжүүлж эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр COP17 ногоон бүсээс та бүхэндээ шууд хүрлээ анхаарал хандуулсанд баярлалаа. Make logistics easy. Дэлхийн 5.2 тэрбум хүн дижитал хэвтэж ашигладаг. Дэлхийн онлайн худалдан авалтын 60% нь дижитал хэвтвчээр хийгддэг. 3 хүн дутмын нэг нь аль нэг пэйээр төлбөрөө төлдөг. Apple Pay 78 улсад 500 сая хэрэглэгчтэй. Google Pay 70 улсад 820 сая хэрэглэгчтэй. Samsung Pay 60 улсад 160 сая хэрэглэгчтэй. Харин Голомт банк Apple Pay, Google Pay, Samsung Pay дижитал хэвтвчийг дэмждэг. Яг одоо Голомт банкны карта холбоод хялбар хурднаар төлбөрөө төлөөрэй. Make logistics easy.